Хэрвээ өөр хүн хэлсэн бол би итгэхгүй л дээ. Гэхдээ энэ үнэн, үг болгон үнэн гэж хэлэх байна. Коллежид ороход л бүх зүйл ихэлсэн. Сургуульд очсон эхний өдөр л хүмүүс над дээр ирээд "Эди сайн уу? Эди сайн уу?" гэж байсан. Миний нэр Эди биш ээ. Юу яриад байгаа юм бэ? Тэр залуу гэргэж харангуут надтай адилхан болохыг мэдсэн. Ёстой итгэмээргүй. Ихэр юм биш дээ гэдлээ. Бурхан минь. Хаалга төгсдөл онгойлголоо. Би байдаг байгаа. Тэрний нүд нь миний нүд тэрний нүд байсан. Энэ үнэн шүү. Гайхалтай түүх, гайхамшигтай түүх болсон. Их рүү дуулзлаа гэсэн нийтлэл байсан. Би 3 дахь нь байж мэдэх байлаа. Хүмүүс надаас чи ямар түүхийг хамгийн гайхалтай түүх гэх вэ гэж асуухад би тэдэнд 3 ихрийн түүх гэж хэлдэг. Залуус та нараа дэлхийн бүх сонин хэвлэлүүдийн нүрэн дээр гарсан, тийм ээ. Ах トゥ ус гэхээсээ илүү эцсийн үржил нь адилхан Гайхалтай байсан. биднийг салгах зүйл байхгүй. Тэгтэл хачин зүйлс гарч ихэлсэн. Нэг зүйл биш байсан. Энэ жаалуудыг төрөхөд тэд салгасан байна лээ. Аав ээж хоёрт нь дахиад 2 ихэр байгаа хэлээгүй байсан. Ямар зорилгоор вэ? Яагаад бидэнд хэлэхгүй байж чадваа? Тэднээс хийсэн зүйлээ нуухыг оролдсон. Хүний амьдралаар тоглох чинь маш буруу зүйл. Бидэнд тийм муухай зүйл хийнэ гэж хэн санах юм бэ? Нөлөө бүхий олон хүн энэ талаар дуугүй байхыг хүссэн. Бидэнд одоо ч мэдэхгүй зүйл их байна. Санаанд оромгүй энэ нууцлаг. Би үннийг мэдмээр байна. Зүг ТV-гээс